сайхан тайван амьдрах хан бидний бас туйлын зорилго юм болов. Нэг харамсалтай юм харлаа амьдрал дээр. Залуу байна, тэр зөндөө боломж байна. Гэвч чухал зүйлээ тодорхойлж чадаагүй. Би бол амьдралдаа айгу сэтгэл хангалуун. Баг бахта мөрөөдөжсэн амьдралаа бүтээсэн үү гэвэл би бүр тэрнээс илүү амьдралаа бүтээсэн гэж хэлнэ. Өөрөө өөрчлөгдөөгүй цагт газраас сольсны хэрэггүй, өөрөө өөрчлөгдөөгүй цагт ажиллаач сольсны хэрэггүй, найзаач сольсны хэрэггүй шүү. Би хин бэ гэдэг асуулт бол гайхалтай асуулт. Одоо ганц бие байх үедээ ч юм уу өөрийнхөө төлөө амьдардаг цаг үе байсан л байна. За одоо ингээл бусдын төлөө байгаад бас нэг хүмүүнлэгийн ажлууд хийгээл тий төрийн бас байгууллагч гээд ч юм уу явж исэн цаг үеч байна тий. Уран бүтээлч гээл олон нийтийн төлөө ажиллах хэрэгтэй гээл тэгсэн цаг үеч байна. Өөрийн гэсэн гэр бүлтэй болоод өөрийн гэсэн хамгийн нандин орон зайгаа хүн ингээд үүсгээд ирэхээр би ерөөсөө яг энэний төлөө явсан юм байна. Би яг энийг хайдсан юм байна. Яг би энэ амьдралыг хүсчихсэн. Би яг айгүй аз жаргалтай байна. Тэгж хэлж чадна. Залуу наснаас мэрэгэн ухаарлыг л нөөцөлж яв. Бянт. Нэг харамсалтай юм харлаа амьдрал дээр. Залуу байна, тэр зөндөө боломж байна. Гэвч чухал зүйлээ тодорхойлж чадаагүй. Тийм учраас дэмэл нөгөө цаг. Тий. Гэтэл 35-аас хойш наснаа чухал зүйлээ мэдсэн ирнэ өөртөө итгэлгүй. Хоёрдугаар би гэдгээ олоо мэдсэн хүмүүс нь маш богинохон цагтаа болсон. Ингээд амьдралдыг юм шудраг бус харамсмаар юм олон зориулууд байх. Хүн ер нь хэд их материаллык тийм байха болоод айгүй энгийн амьдраад гол нь юу байх вэ гэхээр эрүүл байх хэвээр яг гэр бүлийн дотор хуур амьсгал маш гоё зөв байх хэвээр хад жаргалтай байх хэвээр. Яг тэгж чадах юм бол хүнд өөртөөгөө ярилцах ч гэсэн цаг хугацаа гарч ирдэг. Тийм их яарад ах, тийм их хүнд харагдаад ахын төлөө амьдрах шаардлагагүй болчихж байгаа байхгүй юу. Гэхдээ хүн энэ болгоныг цаг хугацаагаар дамжуулан өөрөө олж таньж мэддэг. Би ч гэсэн тэр цаг хугацааг дамжиж ирсэн. Гой сайхан харагдахын төлөө хичээдэг байсан үеч надад байгаа. Өнгөрсөн болоод ирээдүйн тунд өөрөөсөө асуух ёстой, дүгнэлт хийх ёстой, өөрийгөө бүтээх ёстой. Тэгэхээр би бас яг энэ зүйлийг отооноос ингээд маш гүнзгий ойлгож хэлж байна л да. Одоо хүүхд тахтай юу гэдэг чинь за би тийм нөхөртэй болно, тийм мэрэгчлэлтэй болно, баян болно, ганган болно. Тэдэн хүүхдтэй болно л гэж боддог байсан баг л та. Тэгээд энэ бол зүгээр л нэг хальс те. Тэр хальсны доторх амьдрал ийм одоо гайхамшигтай байж болно гэдгийг тэр жоохон бахта мэддэггүй байсан. Тэгэхээр би мөрөөдлөөсөө ч илүү амьдралыг бүтээсэн гэж хэлнэ. 35-аас хойш яг миний нэг сэтгэл хангалуун байдал эхэлсэн баг гэж боддог. Би цаг явах тусам илүү гоё болж байгааг мэдэрдэг. Одоо дотор гадна талдаа яг гоё гэдгүүг арай жижигхэн л гялгаргүй байна л та. Гэхдээ яг би илүү жаргалтай болж байгаа. Тий. Сайн сайхан зүйл маш их чармаалтын үр дүнд бий болдог. Демокрит. Биегээ олох, биегээ таних гэдэг ер нь яг ямар арга зам, юу юм бэ? 3 цаг үе дээр л ярих хэрэгтэй байна. Жишээлбэл өөрийгөө хэн бэ ч гэдгийг мэдэхгүй амьдрах үе гэж бас байна шүү дээ. Юу нь болоод байгаа юм болохгүй байгаа ч мэдэхгүй. Харин тодорхой цаг хугацаанд дараа бүгдээрээ бид нар чинь нөгөө шинэ нөхцөл байдалд орохдоо Асуултууд. тий асуултууд гарч ийн тий. Би яагаад ингэж амьдраад байгаа юм бол яагаад надтай ийм юмнууд тохиолдоод байна гэдэг зүйлийг бодож эхэлснээс яагаад намайг ийм хүмүүс хүрээлээд байна? Надтай яагаад ийм хүмүүс уулзраад байна? Миний дотор яагаад ийм юм болоод байна гэдэг асуултаас л эхлэх байх та. Тэгээ энэ үед болохоор надад юу дутуу, юу болохгүй байгаа вэ гэдгийг мэдэж эхэлдэг шүү дээ. Асуухгүйгээр бид нар 20 жил, 30 жил, 40 жил хүмүүстэй арсалдж явах боломжтой. Магадгүй насаараа ч юм уу тийм. Олон хүмүүс гэр бүл дотроо ч юм уу асуудалтай тулгарч байгаа гол шалтгаан нь эсвэл бизнесийн нөхцөл байдал тулгарч байгаа гол шалтгаан нь надад таалагдахгүй байна, намайг ойлгохгүй байна, намайг хүндлэхгүй байна гэж нөгөө хүндээ тулгаад байгаа өөрийнх нь мэдрэмж стандартууд хаанаас ирсэн, тэрийг тэр хүн заавал ойлгох ёстой юм уу, хүм үү? Тэ? Ийм асуудлуудаас болоод бид нар буцаал нөгөө би ер нь хин юм бэ гэж асуувал энэ хүний хувьд бараг би хөгжил сэтгэл ирж байна л гэж боддоо шүү дээ. Энэ асуултыг асуух хүртэл шүү дээ. Миний амьдрал амар хэлбэр байгаагүй. Бид нар амьдралыг амар байлгах гэж зүтгээд хамаг хүчээ бардаг. Амар байх юм шиг найдаад ингээд айгу хуурагддаг. Хэрвээ миний амьдрал айгу амар хэлбэр байгаад бүх юм ингээд ногоон гэрлэр явал дардан замаар явсан бол үдэд би өстой нөгөө сайхан давлуу амтан болцсон өстой ингээл гайхамшигтай сайхан шүүмжлэгч явж явах байсан баг л та. Тэгэхээр энэ олон зүйлс бас намайг ингэж
миний тэр олон нөгөө давхаргыг хуулж өгөөд яг нөгөө жинхэнэ амгаланг гаргаж ирэхэд бас хэрэг болсон баг. Би хүнийг нэг 2 удаа төрдөг юм болоо гэж боддог шин. Нэг нь мэдээж ихэн эвлэгээс бүгдээрээ төрнө. Дараа нь хэн болохоо өөрөө шийднэ. Энэ бол 2 дахь төрөл. Нэг өөрөлдөх юм бол итгэл үнэмшил, үзэл бодол, ирээдүйгээс шалтгаалсан өөрийн шийдвэрээр суурьж би дахин шинээр төрж байгаа. Одоо нэг хэлэх юм бол биегээ олох гэдэг бол өнгөрсөн цаг хугацаанд өөрийнхөө олж авсан амар төвшин тодорхойлохоос гадна ирээдүйд би хэн байхыг хүсэж байгаа, миний гэр бүл ямар байх вэ гэдгээс болж энэ биеийг өөрчлөх бас захирах боломжтой л гэж хэлэх гэдэг л да. Одоо хүн өөрийнхөө үзэл бодол хандлага бүх юмд ингэ нэг итгэдэг штэ. Тийм. Итгэдэггүй хүн хэр байдгийн байгаа. Тэгээд өөрийнхөө нэг үзэл хандлагын дотор ингээд бүх юм нийцэж явах хэрэгтэй юм шиг болгоод идэг. Өөр байх юм бол тэнийг муухай гэдэг тодорхойлолт руу оруулах гад байдаг. Тий, өөрөө нэг стандарт зохиосон байхгүй тий. Тэгэл яг тэрэндээ харьцуулж үзээд Би ч гэсэн бас нэг өөр хүн, та ч гэсэн нэг өөр хүн. Бид нэр өөрөөсөө дахин тавтагдчихгүй шинж чанартай. Байгаагаар нь хайрлах, байгаагаар нь хүндлэх, байгаагаар нь хүлээн зөвшөөрөх гэдэг бол хамгийн чухал гэж боддог. биеийн хувьд бол бид нэр бас дэгэн даган хөгжилтэй шүү дээ тий. А тэрэн шиг адилхан оюун санааны хувьд бол үүнийхээр өөр хөгжилтэй. Одоо 2 хүн байхад л өөр, 2 тэрбум байхад л 2 тэрбум төвшин байгаа юм чинь. Үнэхээр ганцаараа л хүн амьдрах гайгүй л юм болвол хэзээ ч тэгээд тийм зүйл байхгүй л дээ. Юм болвол хүмүүний амьдралын тэр байх ёстой хандлага, харилцаа бүхэл зүйлд суралцах шаардлагатай. Хожимдож суралцахаас бүү ич. Суралцах засах нь бүхнээс чухал. Эзоп. Амжилттай үед бол хүн бол өөрчлөгддөг юм байна. Бидний амьдрал нэг үе хэцүү үед ирдэг. 16 наснда гал амтлыг байгуулад маш олон ажлуудыг хийжсэн. Өсвөр насны охин аягүй сайн найзтайгаа ингээм хамт байсан. Хамгийн олон CD борлуулсан, хамгийн олон үзэгчтэй тоглолт хийсэн. Тэр их нэр алдар, тэр их одоо материалын зүйлс битэрийг холдуулсан байхгүй юу? Аягүй гоё машин унаал, маш гоё тансаг хаусанд амьдрал. Бүх зүйл надад байгаа мөртлөө надад нэг л зүйл дутуу байсан. Сүүдэр нь хүртэл надад өвлөгддөг тэр найзаагаа би ингээд санаад маш их ганцаарддаг байсан. Элдв янзын ярианы эзэн болсонтой би ингээд орондоо ганцаараа уйлдаг байсан. Яг тэр үед би энэ цаг хугацааг би удаан үргэлжлүүлж болохгүй юм байна. Намайг өөртөө яз жаргалтай байлгах зүйл шалтгаан амьдралд маш их байгаа. Өдөр болгон завгүй ирээд ерөөсөө дэрэн дээр толгой тавиал унтах тийм одоо байдлаар ажилтдаг байсан. Тэгээ үнэхээр хүний амьдралд шагнал ирд юм байлээ. Зөв буруу ялгадаг тийм далд хүч байдаг гэдэгт би итгэдэг. Тэр хүч үнэхээр надад сайхан амьдралыг, сайхан ханыг, хөөрхөн үрсийг бэлгэлсэн. За өстө өөрчлөгдөхгүй л бол болохгүй юм байна гэдэг бүр тэр байд суухын аргагүй нөхцөл байдал гаднаас нь тэр хүнийг дарамтлаад дотроосоо ч гэсэн тэр хүн одоо хэрвээ тэрийг ухаарж ивэл өөрчлөлт гарна. Зарим тохиолдолд гаднаас нөхцөл байдал нь одоо чи ирээ өөрчлөгдөхгүй бол хувь заяа чинь бүр оронгороо ирэхлээ буруу тийшээ явлаа гэд амьдрал хилээд хахад төлөхгүй байсаар байгаад одоо юу гэдгийг сүнж байгаа хүмүүс ч гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр гаднах нөхцөл байдлыг хүн одоо юу гэдгийг зөв ухаарад тэр ноцтой байдлаас одоо зүгээр гарсан тохиолдолд өөрчлөлт ирэх байх та. Тэгэхээр яг тэр эзэгтэй үед хүн хамгийн хариуцлагатай байх хэрэгтэй. Би бүх юм алдаад миний бизнес ингээд нурж унаад би гэр бүлийн харилцаанд амар хэцүү байдалд ороод хинч биш болоод би урдныхаа сайгүйх жижигэрсэн. Миний тэр нэг нэр хүнд ч юм уу бусдад төрүүлж байгаа сэтгэгдэл ч юм уу айгүй том байсан юм шиг. Тэгээд дараа нь тэр бүх зүйл ингээд байхгүй болоод би айгүй жижигхэн болоод би яг жинхэнэ амгалан болсон ч гэх юм уу те одоо ингээд сул. Урд нь бол ингээд нэг баг манан дагуулсан ч явж исэн юм уу те. Тэр эзэгтэй үед орохоор бид буруу дүүлт хийдэм байл. Буруу шийдвэр гаргаж ич. Ерөөсө буруу сонголт байсан бэ. Би угаасаа бизнес хийх хүн биш вэ гэж шиг. Эсвэл яах гэж энийг хийвэ гэж шиг. Харин яад бид нар өөрчлөгдөх моментаа бол тэгэхээр алдаа гаргахдаа энэ алдаан дээр буруу дүүлт хийсэн. Миний сурж хөгжих ёстой. Одоо амьдралаа өөрчлөх ёстой. Яг дараагийн төвшөнд гаргах ёстой. Хамгийн чухал момент байгаад байгаа байхгүй. Тэгэд ямар хүмүүс тэгээд насан туршдаа ингээд нэг алдаагаа давтаал яваад. Энэ алдаа бол дүгнэлт хийхдэггүйгээр хадгалах юм бол би хэлье. Энэ бол бүтлгүүтэл. Дүгнэлт хийгээд хадгалах юм бол туршлага. Би ингэж эргэж босч ирэхдээ яг өөрийгөө таньсан баг. Би бол амар хүчтэй юм байна. Боломжийн ирээс те өөрийнхөө хүчээр амьдарч чадах юм байна гэдгийг мэдсэн гэх юм уу да. Сэтгэл зүйн хувьд бол би айгүйх хэрэгчлөөтэй болсон. Бид нар ингээд бусадтай зөрчилдсөн тохиолдол, санал нийлэхгүй байгаа тохиолдол, эсвэл бусдын зөвлөгөө ч юм уу сэтгэгдэл ч юм уу юм дээр тийм таатай хүлээж авдаггүй шүү дээ. Гэхдээ үнэхээр надаас шалтгаалсан буруу зүйл энд байна уугүй юу гэдгийг нэг
бодож үзэх хэрэгтэй л юм шиг санагдаад байдгийн. Ямар ч ухаантай үн шүүмжлүүлэх дурггүй. Нөгөө эго гэж нэг айхтар юм байдаг шүү дээ. Тий. Тэр юм тэгэл дандаа биеийн өмөрн тэгэл бусдаас дутуу санагдахаараа уурлна, уйлна, гомдно, цөхрөн тий. Тэгээ бүх сөрөг юмыг хийгээд идэв. Ер нь бол өөрчлөлт дотроосоо л болно. Тэрнээс чиний буруу чи юм уу гэж хэлээд нөгөө сэтгцийн өвчнөөл жоох нэмэх бах та өөр бол мэдэхгүй байна. Нөгөө дотроосоо л эхлэнгээ саялжлаа шүү дээ. Тэгэнгүүт тэр эхлэх цэгийг тавих тэр хөдөлгөөгч хүчин ч юм уу шалтгаан нь юу гэж болох юм бол? Миний хувьд бол дандаа тийм юу байсан. Одоо зовлонтой зүйлстэй байсан. Одоо миний уналт, миний хямрал ч юм уу те. Одоо хин нэгний хууралт, уруулт ч байдаг юм уу те. Тэр зүйлс намайг айгүй их тийм өөрчлөгдөх одоо тийм хөшүүрэх ч юм уу те. Түлхэх хүч болж исэн. Яг гашуун л та. Тэрийг үргэлж туулаад ах хэцүү боловч гашуун үед яг тэр нэг уналтын үед тэр нэг жижиг юм нэг гялс хийдэл нэг юм болдог. Миний хувьд цахилгаан гялбахад ингээд нэг юмнууд тодроод ингэдэг шиг одоо хэрвээ би сэхэтэй байж чадвал юмнуудыг харж болмоор. Сэхээгүй байгаад мэдээж хэрэг би нүрээ дараад уйлаад суужсэн бол юу ч харахгүй шүү дээ. Тэр нэг гялс хийгээд ингэх хооронд нэг ядахтай зүг чигээ болоод ч юм уу. Тэгэхээр бид нар чинь нөгөө мөрөөдөлтөө ухаанаа алдна тий. Жаргалдаа ухаанаа алдна, зовлондоо ухаанаа алдна. Байнга харуулт байна гэсэн үг юм. Яг өндөө одоо л ингээл амжилтанд хүрсэн хүмүүсийг хараад хамгийн их асуудлыг тулсан хүмүүс л байдаг байхгүй юу. Тэгэхээр оюун санааны хувьд өөрсдөө маш сайн бэлдэж хүчтэй байлгаж бас хөдөлмөрлөдөг түүнийхээ төлөө хичээл зүтгэл гаргадаг баг. Их чухал. Хүсэж байгаа зүйл хүрэх гэсэн цэг аз жаргалыг хэмжиж байгаа хэмжүүрүүд нь өөр байгаад өөрийнх нь хүсэж байсан юм биш болоод ирэнгүүт л уг нь бол би тэнд л байх хэрэгтэй байсан чинь тэгч чадсангүй. Тийм тохиолдлууд байгаад байдгийг. Одоо бид нар нэг барай тавьсан маа шүү дээ. Бариндаа хүрч чадахгүй болохоор л тэрийг уналт гэж дүгнээд байгаа тий. Тэгэхээр зэрэг биднийг хамгийн их алдаг зүйлсийн нэг нь бас бидний мөрөөдөл. Одоо бид нарт нэг мөрөөдлийн амьдрал байгаа даа шүү дээ. Хизээ нэгэн цагт би тэр амьдралаар амьдрна. Хүмүүс надад хийж ханддаг болно. Намайг ийм хүмүүс хүрээлсэн байх болно ч юм уу тий. Тэр амьдралтай харьцуулахаар өнөөдрийн миний амьдрал нэг л өөдгөө санагдчих болно да тий. Бид нар байхгүй юм а боддتي. Тэгвэл л би нэг жаргалтай болох. Ингүүл л нэг жаргалтай. Үгүй шүү дээ. Тэр яг одоо ингэж байгаа дад жаргалтай болно гэдэг чинь харин өөрөө зовлон байх шүү л гэж боддог шүү дээ. Яаж би одоо хүүхдээ хамгийн үнэтэй сургуульд оруулах уу? Яаж би хамгийн тансаг хэрэглээний одоо машин, унж, байранд амьдрах уу гэл ерөөсөө материалын хэрэгцээн дээр уралдаан зарласан байгаа байхгүй юу? Бид нар өөрөө өссөн хүсээгүй л орчоол автчаал байна. Мөрөөдлийнхээ амжилттай харьцуулаад өөрийгөө би азгүй байна, амжилтгүй байна те гэж одоо голоод нь шүү дээ. Гэтэл тэр мөрөөдлийн амьдрал чинь хийсвэр шүү дээ. Тэр яг бодит биш. Тэгэхээр тэр бодит биш юмнаас болоод бид нар өнөөдөр яг надад ингээд бодиттой байгаа гэр бүлээ, харилцаагаа яг бодиттой байгаа юмаа би үнгүүдүүлээд байгаа зү. Одоо цаг гэдгийг бараг заримдаа бид нар ойлгохгүй. Өөр цаг үед амьдраад байдаг уу? Тий, өөр цаг үед нөгөө сэтгэл санаа нь өөрөөр тэгээ яваад өгцөн. Тэгээ өөр газар яваад өгцөн. Тийм болохоор яг одоо юу болж байна гэдгийг л мэдээд байвал ядаргаа алга болчтой. Мөрөөдөл чамайг аявих юмд хүргэн гэдэг бол бас эргэлзээтэй асуудал. Зүгээр зориг өөр тийм үү? Би яг ийм болох зоригтой. Гэхдээ би тэр зоригтой хүрэхгүй ч байж магадгүй. Чадлынхаа ирээр тэрнийхээ төлөө явах болно гэдэг хандлага өөр. Тэгэхээр энэ мөрөөдөл дээр чинь энэ шоу ертөнц мөнгө хийж байгаа. Улс төр ч гэсэн энэ дээр мөнгө хийж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр би бол сүүлийн үед одоо мөрөөдлөөсөө татгалцах гал байгаа. Гэхдээ мөрөөдлөө одоо ингээл та саяал үгүй шүү дээ. Мөрөөдсөөр л байгаа. Тэгэнгүүт энэ бол харин хийсвэр зүйл шүү. Надад яг бодиттой байгаа зүйл чинь энэ шүү. Үнэт зүйл чинь энэ шүү гэдгийг л нэг арай жоохон ялгамаар айдаж байгаа юм уу да. Өөрөө өөрийгөө ялан дийлээд хүн хамгийн том ялалтанд хүрч байгаа. Магадгүй зарим ялагдал чи ялалт байж болно шүү дээ. Хүчтэй хүн гэдэг өөрийн оюун бодлоор зүрх сэтгэлээ захирч чадахыг хэлнэ. Наполеон Бонапарт. Надад буруу байна гэдгийг яаж таньж тэрийг хүлээн зөвшөөрч тэрнийг өөрчлөхийн төлөө алхам хийх юм бол хүн яагаад зовлонтой байна, сэтгэл хангалуун биш вэ тэ гэхээр өөрийнхөө хийж байгаа ажилд олж байгаа орлого ч юм уу тэ өмсөж эдэлж байгаа зүйлс ч байдаг юм уу тэ өөрийнхөө хань хүүхдүүд одоо харилцаа эдгээр сэтгэл хангалуун биш байгаад шүү дээ тий. За миний хүүхдүүд тийм юм байна. Одоо сургууль хүүхдийг хүмүүжүүлэхгүй байна. Манай дарга тийм эсвэл миний ажилтнууд одоо тийм юм гэдэг ч юм уу. За тэгээ нийгэм тийм. Тэгэхээр хэрвээ тэр орчин танд таалагдахгүй байгаа бол
тэр орчныг бүрдүүлж байгаа одоо уг шалтгаан танд байгаа. Би аз жаргалтай амьдрах гэсэн чи улс орн маань ийм байгаад байна. Нийгэм маань ийм байгаад байна. Өөрчлөлтийг хүсэж ивэл өөрөө л яг хичээх хэрэгтэй л гэж би хэлэх дуртай. Нэг хүн зам тавиад өгчүүл нэг ажилчин бүтэн, хоёр хүн зам тавиад өгчүүл хоёр ажилчин бүтэн гэж хошигнож ярьжсэн байхгүй юу? Бусдад үзүүлэх хүндлэлээ үзүүлээл амьдрал гэдэг зүйл чинь ийм хэн жижигхэн зүйлээс эхэлдэг штэ гээл те. Бүх зүйлийг ингээл жижигээс нь ингээл хайрлал явчих юм бол стресстэй ч юм уу бүр ингээд цаашлаад бүр мэдрэлийн ядаргаанд орч ингээд яриад байж хүмүүс тийм зүйлд ч орохгүйгээр амьдрах боломж байна л та. Хотоос олоод ажлаас олоо явж байгаа байхгүй юу. Нөгөөдгөөс нь бүр илүү муухай юм таарлтдаг шүү. Өөрөө өөрчлөгдөөгүй цагт газараа сольсны хэрэггүй, өөрөө өөрчлөгдөөгүй цагт ажиллаач сольсны хэрэггүй, найзаач сольсны хэрэггүй шүү. Надтай яг тийм тодорхой хэв шинжийн одоо амьдралдаа арчаагүй ч юм уу, мөнгө олж чаддгүй ч юм уу, арх уудаг ч юм уу, эсвэл одоо жоохон зүүн тишээ явдаг зугаалдаг ч юм уу хүмүүс уучраад байгаа бол тэрний уг шалтгаан нь надад байна гэсэн үг. Жишээл нэг амьдрал нэг юм толь сэтгэл зүгээ тийм хууль байна шүү дээ. Тийм учраас эхлээд өөрийгөө нэг толдъё. Би ер нь хэн болж. Би айгүй сайхан сэтгэлтэй ийм царайтай хүн байж болно шүү дээ. Эсвэл би ингээл бүр ийм богинохон юг хүмсөөл тий амар барай уцмсөөл ингээд дэвэл хэн над руу ойртох вэ? Бид нар бүгдээрээ нөгөө тухан дээр бичээстэй байдаг. Надад яг ийм хэв шинжийн хүн хэрэгтэй. Би бол ийм хэв шинжийн үнэлэл тохирно гэх. Тэгэхээр бид нар бие энийгээ бол тухны бичээсээр л олдог. Сони энэ тий нэрээ хүн өөрийгөө тухан дээр бичсэн гэдэг чи ерөөсөө үнэн болж таарад байна шүү дээ. Хэрвээ хүн ухаантай болвол хизээ нэгэн цагт энэ бүх юм надаас үүдэлтэй байна гэдгийг ойлгох зэгт ирэх бах л та. Тэрийг ойлгох одоо тэр мөчөөс нөгөө өөрчлөлт эхлэх бах та. Үр байлаа гэж бодъё. Үр дихтэй нөгөө потенциал нь жижигхэн. Цөмөөл идэхэд нэг жоохон самарлаа өөр юм байхгүй. Гэтэл энэ үр ингээд үр чигээрээ яваалах боломжтой. Алтан хайцагт хийсэн ч урахгүй, мөнгө хайцагт хийсэн ч урахгүй. Харин би болохын тулд энэ заавал нэг хөрс рүү орох хэрэгтэй. Урд нь бол зүгээр ингээл хөөрхөн бултаал жижиг үртийн ямар ч хариуцлага хүрхгүй ингээл те дааруул унтчаал өлсөв жоох идчихээл даалгачаал хөөрхөн сэргэлэн ингээл те одоо бол тийм шүлчлээ шүү дээ. Тиймээс энэ хэцүү байдалд хүмүүс хүчээр орчдөг юм зарим хүмүүс. Өөрөө сонголтгүйгээр ороод хөгжсөн хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр одоо заавал тэр хүнд үеийг хүлээх хэрэгтэй юу? Хүн амьдралдаа ганцхан сонголт хийдэг. Амьдралын гэрэлтэй талаар явах уу, сүдэртэй талаар явах уу гэдгээ өөрөө сонгочих. Тэгэл бусад юм чинь болоо явчихна. Ирээдүг харсан, өөрийгөө зөв илэрхийлсэн, хин нэгний гондоогаагүй маш ухаалаг сонголтыг л хийцэн байхад одоо тэрний үр шимийг хүртэж амьдрах боломж байгаа. Байглаас ингээд хүнд нэг гой төрөлхийн нэг дөрвөн гой чанар байд юм байна л да. Ирч хүчтэй, итвэх санаачлагтай. 3 дугаарт нь халамжийн халуун сэтгэлтэй. Ухаантай болжээ, эрдэмтэй болжээ, жаргалтай болжээ, жинхэнэ хүн болжээ гэдэг нь юм нь юу гэдэг вэ гэхээр тэр хариун нэхэлгүйгээр асархын халуун сэтгэл. Энэ бол ерөөсөө маш том чанар шүү. Дөрөвдөх нь тэгээд харамын сэтгэлгүй байдаг. Ийм дөрвөн гоё чанар бол хүний чанар. Хүүхдүүд яг энэ дөрвөн чанараа дөрөв л ингээд хадгалсан явчихдаг. Яг нөгөө өгөгдлөөрөө байна гэсэн үг шүү дээ. Яг төрснөөрөө. Тэгэл бидний нөгөө идсэн, уусан, уулзж байгаа хүмүүс, явж байгаа газар, энергийн төвшнгөөс болоод эднэр маань бүдгэрчдэг байхгүй юу. Тэгэл нөгөө хамгийн их самурсан юм чи сэтгэл байхгүй юу. Сэтгэл бол хятадын цагаан хэрэм шиг том хаалт гэж байгаа шүү дээ. Бидний цаашаа явах хөгжилт тий. Тийм учраас ядаж нөгөө сэтгэлийнхээ төвшөнд гэрэлтэй талаар нь яваасаа гэж шийдэх юмсан. Тэгээд тэр авирж явахтагт тэгж хэлчих тийм ээ. Эрдмийн дээд нь сэтгэлээ ажих гэж. Сэтгэл дээр 3 өвчин байдаг юм байна шүү дээ. Нэг нь атаархал, шунал, уур хилэн гэд тий. Тэгээ тэд нар чинь ингээд нөгөө жологи чинь алдуулаад ийш нь тийш нь чирүүлээд гултчуулаад ингээд байгаа байхгүй. Буруу тийш нь болохгүй, зөв тийш нь болохгүй гэдгийг шийдэж чинь тий. Одоо сэтгэлээд давчих юм бол та тэгэл цаашаа шулуудчихж байгаа. Уур ата тэгээ шунал 3 амьдралын хурдыг их сааруулдаг гэдэг би нэг яг үнэн баг гэж боддог шүү дээ. Мунхаг гэдэг чинь энэ 3-ыг хэлдэг. Амьдралыг анги гэж бодох юм бол 7 дугаар анги дээр авчил атаархал гэдэг өвчин туссан бол тэгэл 7 дугаар ангидаа уйлраал. Атаархаж байгаа хүнд өөрт нь шунж байгаа хүнд өөрт нь ууралж байгаа хүнд өөрт нь л хортой байдیں۔ Тийм болохоор л бүх юмд цэцэн цэлмэг ухаан хэрэгтэй байгаа байхгүй юу? Уур, шунал, ата бол өөрийгөө хөнөх зэвсэг юм. Будда.
миний бас нэг санаж явдаг үг гэвэл жирэмсэн мэт өөрийгөө хайрл гэсэн үг байгаа байхгүй. Тэр бурхны сургаал дотор байдаг. Тэгэхээр бидний тэр дотор байгаа үр чинь бидний сэтгэлийн амгалан байдал гэж бодвол бид нэр тэрийг ингээл одоо нандинал юу гэдэг одоо энэ цас борооноос ингээл халахлал явах хэрэгтэй л ахал та. Тийм бол бид нар айхтар үр дүнгүй юмны төлөө нөгөө тэмцэгч байхгүй те хүмүүстэй үзэлцэл алцаал явахгүй шүү дээ те нөгөө л энэ үрийг ингээд амар мэд тээж байгаа л амар мэд би одоо ингээд төрүүлж хэмсэн л гэж бодсон шүү дээ те. Тэгэхээр тэр амар тайван байдал өөрийгөө хайрлах хайр гэдэг л ерөөсөө миний надад дотор байгаа үр юм шүү дээ. Тэгэхээр өөрийгөө амар тайван байлгахын тулд бид нар жишээлбэл буруу замаар мэдээж явахгүй, буруу хүмүүстэй нийлэхгүй, амар хүнд хүчээр бүр одоостай аимшигын зүйлсийг бас хийхгүй байх. Айгүйх олон зүйлсээс татгалзсан шүү дээ. Гэхдээ энэ бол ерөөсөө зовлон биш шүү дээ. Бид нар одоо жирэмсэн байгаад хүүхдэд төрүүлэх гэж байхдаа юмнуудаас татгалзаж байхдаа ёо ямар зовлонтой юм бэ гэж байгаагүй шүү дээ. Бид нар жаргалтай л байсан шүү дээ, тийм. Би ингэж байгаагаараа ирээдүйд айгүй сайхан эрүүл саруул үр төрүүл ингээ бодохоор бид нэр ингээ бараг татгалзаж байгаадаа жаргалтай байсан шүү дээ. Тэгэхээр би бол өнөөдөр өөртөө хяналттай байгаадаа зарим нэг юмыг хийхгүй байгаадаа татгалзаж байгаадаа жаргалтай байдаг. Яагаад гэвэл би дотор айгүй гоё юмыг тээж явж байгаа учраас танаас хизээч урвахгүй тийм хүн чинь хэн бэ? би Зөвхөн нөө тийш дээ. Ээж одоо миний төлөө амиа өгөхөс буцахгүй гэдгийг би бол ингээм амьдрал дээр зөндөө олон удаа ингээ харж исэн тий. Би яагаад ээжийг хоёрт хэлж ийн гэхээр би хизээч ээжийнхээ дотор нь орж үзээгүй штэ. Би бол мэдээж өрөөсөө хизээч урахгүй. Бүр урахыг хүссэн ч урахгүй штэ. нөгөө талаасаа хүн харин хамгийн өөртөө үнэнч биш юм шиг санагддаг шүү дээ. Дандаа өөрийнхөө эсрэг юм хийж идэг. Болохгүй гэж юм, буруу гэж юм. Тэр бол өөртөө хайргүй хүмүүс л ахaltaа. Би бол өөртөө амар хайртай. Миний хамгийн хайртай хүн бол би. Та хэр эготой хүн бэ ер нь? Миний амьдралын хамгийн гол зорилго бол миний аз жаргал. Миний өнөөдрийн амьдралдаа хийж байгаа бүх зүйл би өөрийнхөө төлөө хийж байгаа. Бидний хийж байгаа бүх юм жаргалын төлөө. Ажил хийж гин, мөнгө аваад үр хүүхдэд тийж гин, эцэг эхээ тийж гин, орон гэрээ авч явна гэх мэтчлэн ингээл бүгд аз жаргалын төлөө харахад хүмүүс ажил хийгээд байгаа боловч яг үний эрэхтэр. Би өөрийнхөө төлөө хүүхдүүдийнхээ төлөө явж байгаа. Би өөрийнхөө төлөө гэр бүлийнхээ төлөө явж байгаа. Би өөрийнхөө төлөө хүмүүсийн төлөө явж байгаа. Гэхдээ би ёс зүйтэй байхыг хичээдэг. Хүнийг, бусдыг, амьтныг айлгоор өвтөхгүй хичээдэг. Одоо буддын сургаалт ч яагаад тэр нэг өөрийнхөө биеийг инхрийлдэг, биед баригч гэдэг нэг юм яриад байгаа шүү дээ. Тэр өөрийнхөө биеийн төлөө бусдыг өвтгөх, бусдын ашиг сонирхол, бусдын тав тухыг огт бодохгүйгээр одоо юу ч хийхээс буцахгүй байхыг л хэлээд байгаа байхгүй. Бидний амьдралыг зовлонтой болгож байгаа айгүйч одоо том зүйл юм шүү дээ. Тэгэхээр миний тэр өөрийгөө хайрлахаар энэ биеийг инхрийлэн баригчаас бол өөр байх гэж би найдаад байдаг. Гэхдээ одоо би хэнийг ч гомдоохгүй байхыг хичээж байгаа ч гэсэн хүмүүс надад гомдчихл байдаг. 100% сэтгэлээсээ хүсээд хин нэгнийг хатуу чангаар хизээж гомдож байгаагүй. Хит их нэг шудраг байдалд би бас их дуртай. Тэгээ тэр шудраг байдал, шудраг үг хэллэгээр одоо шууд утгаараа хүмүүсийг бас гомдоож исэн ч юм уу байдаг юм шиг санагддаг. Бидний хүлээлт, хүсэлт хоёр зөвхөн минийх л байдаг шүү дээ, тий. Тэгээ яавч одоо энд байгаа нэг хүнийх минийхэд нийцэхгүй шүү дээ. Тэгээ тэгснийхин төлөө ингээд л хэвээр нэрээ нэг миний санаанд нийцсэнгүү гэл гомдол дунд, хүсэлт дунд, сүүлдээ бүр нөгөөх нь хорсол болоо явцдаг ч юм уу, тий. Тэр үн хүлээлт гэдэг нэг үг гараад ирлээ л дээ. Тэр айгүй чухал байна. Ийм олон жил найзалсан. Би тэр ийм олон жил хамт ажилласан. Тийм учраас тэр үнээс маш өндөр хүлээлттэй байна гэсэн үг шүү дээ. Хүлээлтийг энэ бас бид баригч чинь хийж байгаа шүү дээ. Энэ ингэх хэвээр, миний нөхөр ингэх хэвээр, миний хүүхдүүд ингэх хэвээр, ээж аав ингэх хэвээр, нийгэм ингэх хэвээр, бат тулгаач ингэх хэвээр гэх мэтэр тий. Хүлээлт их байна л гэдэг чинь жоохон дотроо хоосны шинжин болов, дотроо жижигхэн байгаагийн шинжин болов. Хэрвээ би дотроо том байх юм бол өөртөө найдах юм бол нөгөө гадна талын хүлээлтүүд багасаад жоохон тайван байх юм болов. Нөгөө хүлээлтийн зөрөөс болоод яг нэг мэлэгдүүлж юм шиг мэдрэмж бид бас төрдөг юм байна. Бага хүлээлттэй байхын тулд хүн өөрөө өөртөө л ажиллах хэрэгтэй. Өөрийнхөө талаар дүн шинжилгээ хийсэн тэр өдөр хүн үнэхээр гомдохгүй байх, төвчээртэй байх боломжтой. Чамаг гомдоосон хүний буруу байдгийн байж гэж байгаа юм заа юу. За тэгсэн мөртлөө гомдож байгаа чиний зөв юм уу гэж байгаа байхгүй юу? Би гомдож байгаа боловч энийг би захирах би бас хаана байна? Чиний үнэт зүйл дотор уучлал бай. Тийм ч чи энийг уучлал. Энэ хүн намайг гомдоосор байдлаа уучлах хэрэгтэй.
сайн дураараа те миний үүрэг гэж үздэг баг. Өөрийгөө олон зүйлийн төлөө золиослдог. Ялангуяа эмэгтэй хүн те. Тэгчээд сэтгэлдээ гомдолтойгоо яваад байдаг. Хүлээж исэн хариуч юм уу, хүлээлт ч юм уу. Тэр нь ирэхгүй байгаад байдаг. Хэрвээ өөрийгөө үнэхээр хайрлаж байгаа хүн бол бусдад ямар нэгэн найдвар тавьдгүй байх гэж би боддог. Тэр хүн өөрийнхөө төлөө бүхнийг хийн. Гэхдээ огт хүлээлт байхгүй гэж байхгүй шүү дээ. Бид нар чинь хүн л юм чинь те хүүхдүүдээсээ нөхрөөсөө гэр бүлээсээ одоо юу гэдэг ойр дотныхноос юм хүлээн шүү дээ. Эмэгтэй хүн одоо дүнгэж өөрийгөө таниад байж тал ахад эр хүнийг таних шаардлагатай л болдог. Тэгэхээр таньжээж л бидний энэ арга бэлэг харилцан одоо нэг хүмүүний амьдрал зохицож амьдрах шаардлагатай. Тэгэхээр бид нар яалтчгүй хажууд хайн ижил эрэгтэй хүмүүсийн талаар ингээл таньж мэдэх шаардлагатай байдаг. Эмэгтэй хүн одоо их хүн өөрийгөө үнэхээр хайрладаг, өөрийгөө жаргалтай байлгаж чаддаг бол хүүхдүүд өөрийн ирэхгүй дагаад жаргалтай байна. Нөхөр өөрийн ирэхгүй дагаад өөр байна. Гэр бүлийн харилцаа өөр байна. Эрэгтэй хүмүүсийн хувьд бол байглаасаа тэр нөгөө төрлөх эго гэдэг зүйл бол шал өөр л доо. Тэгэхээр тэр зүйлийг бол эмэгтэй хүн л ухаанаар залдаг байх хэрэгтэй юм шиг санагддаг. Жохон таагүй харилцаатай, хүүхдүүдийн амьдрал таагүй, нөхөр жохон таагүй байхад мэдээж ингээл төгс жаргалтай явж гэж юу ах вэ? Гэхдээ харьцангуй 50 байж болно. Өөрөө л өөр болж аж амьдрал нь өөр болж байгаа шүү дээ. Өөрөө өөр болж аж нөхрийн тэр хүнд харьцах харилцаа өөр болно, хүүхдүүд өөр болно. Тэр хайрлах арга ухааныг өөрөө л үйл хөдлөлөөрөө байгаа байлаараа л төрүүлээд өчгөд нөгөө хүнээс ингээл хайр урсчил байдаг. Тодорхой цаг хугацааг хамт туулчлаа л да. Тэгээд одоо бол манай нөхөртөр ярьдаг хаа одоо хуулинд модалцах шалтгаан ч бараг байхаа болж амархан уучлаа. Нэг нэгээ зүгээр л хайрлаа л гэж ярих дуртай. Тэр хайрлна гэл нэг бид нар зүрх сэтгэлийн явдал асуудал гэж боддог. Хайр бол шийдвэр юм аа гэдэг үг. Тэгэхээр тэр шийдвэр гаргана гэдэг өөрөө хариуцлагыг дагуулж идэг ч юм уу те. Хайрлах уу, уучлах уу энэ өдрийг гэдэг бол шийдвэр байгаа байхгүй юу? Ухамсараас гарч байгаа. Яг зөв. Би бол айгүй хүнд байдалд орж ирсэн шүү дээ. Би их нэртэй бол 19 настай байхдаа танилцсан. Яг 7 жилийн дараа бол за зөв хүнтэй суснаа уу, буруу хүнтэй суснаа. Маш буруу шийдвэр гаргах, алхам гаргасан, үйлдэл хийсэн. Тэр үед зөв хүмүүстэй одоо учирч миний амьдралыг өөрчилсөн. Хайр бол мэдрэмж шийдвэрээ гэдэгт нөлөөлөхийн тулд би хүүхдүүдийнхээ тухай бодсон. Гэр бүлийнхаа төлөө, амлсан амлалтын төлөө төвчих, тэрэнд эзэн болох маш олон шалтгаануудыг олсон баг. Эхлээд манай ихтэй надад итгээгүй. Яана зөв юм ээж нү буруу. За ямар ч байсан тэсэх ёстой шүү. Хайр бол мэдрэмж биш шүү гэж тэмцэж явахдаа 3 жил, 4 жилийн дараа яг жинхэнэ үр дүнгууд гарч ирсэн. Тэр жилээс хойш 12 жил өнгөрч. Тэр үед бид тэр 2 хүүхэдтэй байсан. Одоо манайх 6 хүүхэдтэй. Би эхнэрээсээ нэг юм сонслоо. Эхнэрийнхээ найзаас би хамраад дахиад дурлжжээ. Хайр ямар үед хамгийн их хариугаа өгөөмөр барьдаг вэ? Анх надад ихгүй би ингээл эхнэрийнхээ талаар жоохон сэтгэл дундуур байгаа ингээл нэг ахтаа хэлсэн чинь. Гэхдээ тэгээд одоо нэг эмэгтэй хүнийг хайрлах одоо тийм хэцүү байх уу? Гэхдээ тэгэл нэг хоолнд хийгээл өчгөлтөө. Тэгэл уучлчих л та. Гэхдээ тэгэл нэг ганцхан эмэгтэй хүн ингээл хайраар дутаахгүй нэг сайхан ингээл бөмбөйл хичгдэг одоо бүр тийм хэцүү юу амраа гэл. Тэгсэн чинь би юу гэж ярьсан гэхээр тэгж чадна л та амархан л та. Тэг даварчин шүү дээ. Өөрөө хайрлаагүй чиж хайрлчул даварчин гэж боддог. Хар яриагаар бол нөгөө муу санаа. Энэ бас нөгөө амьдралын буруу туршлага их төгдгийх байх. Тийм. Тэгэд энийг практикаар бодоход баг нөгөө ингээд газар нөгөө үр тариагүй жиж одоо ингээл тий одоо галгой газраа агалчаад одоо байцаа ураг гэдэг юм шиг тий. Тэхий оронд эхлээд нөгөө тарих хэрэгтэй шүү дээ. Тэхгүй хүмүүс чинь хийгээгүй жиж худлаа даварчин. Хийж байгаа хүн өөддгүү дараа нь хожим хэлээ. Харамсдаггүй. Хүн өөрийгөө болоод хувь тавилангаа өөрөө бүтээдэг. Winston Churchill. Гэмтэнд маргааш би, гигэнтэнд өчигдөр би хувьсэл өөрчлөлт дандаа явагдчихийдэг. Боломж байдаг, магадлал байдаг аливаа зүйлд. Яг бадгаал болохныхоо хувьд бол хүн асар их өөрчлөгддөг. Одоо жишээлбэл амгалан өөртөө тэмцээд би 12 жил болж. Манай нэг шав гэх юм уу одоо миний сургуультанд хамаардаг наам хүндэлдэг нэг дүү маань ингээд утсан дээр надтай хавсан зураг ингээд яваад жоо бахархаа явж штэ амраа гэж гэл. Тэгэд хүнд үзүүлсэн юм л дээ. Энэ нэг миний яриад амраа гэжтэй гэсэн чи 12 жилээс өмнө намайг таньдаг юм байж. Тэгэхээр чи одоо би бол одооныхоос тэрс өөр хүн байх нь штэ өөр юм ярина. Тэгсэн чинь нөгөө хүн чи харсан. Энэ одоо нөгөө амраа мөн үү?
Энэ үү? За энэ одоо багшлах уу? Гэсэн чи мараа нөгөө шаа бүр амар сан. Та тийм үү? Байсан юм уу? Мөн нөгөө чи аягүй сонирн бол тээ. Би хэлсэн л тээ. Тэр нөгөө чи үр байсан байхгүй урд нь. Гэтэл тэр үр газар ороод өөр дүр төрхтэй хүн гараад ирчих. Бүр цэцэгтэй, ногоон, сүүдэр татуулдаг. Тэрэнд нь хүмүүс хорогддог. Үр жимс гардаг. Олон хүнд хүртээмжтэй. Тэр нөчтөрөөсөө сурсан, ойлгосон туршлага байгаа гэсэн. Зарим хүн бол ингээд аягүй сайн юм шулуун замаар явж байгаа ч юм уу 10 жилийн дараа уулзаад яг хэвээрээ байдаг хүмүүс ч бас байдаг. Гэтэл 10 жилийн дотор бүр бүтээн байгуулалт хийгээд тий олон хүн бүтээгээд ч юм уу эсвэл бүр ингээд олон улсын хэмжээний ажлууд хийгээд ч юм уу тий маш олон хүний ингээд ар гэр ахуй амьдралаа навж яваал ажил олгогч болоод ч юм уу явж байгаа. Эсвэл ингээд өөрийнхөө хандлагыг өөрчлөөд хүмүүс тэрийгээ түгэж хуваалцаж байгаа хүмүүс ч байдаг. Тэр хүн болгоны туулах зам өөр юм. Бид бусдын өөрчлөлтийг зөвшөөрөх хэрэгтэй. Магадлал итгэл найдвар байгаа гэдгийг зөвшөөрөх хэрэгтэй. Хоёрдугаарт өөртөө боломж байгаа гэдгийг харах хэрэгтэй юм шиг. Бид нар нэг цаг үед амьдрна. Бидний хүүхдүүд ч нэг цаг үед амьдрна. Тийм болохоор бид нар суралцах юм юу вэ? Энэ хүнд одоо давуу тал юу вэ? Тэ нэг нэгнийхээ амжилтанд баярлж иж нэг маань өөрчлөгдөн. Одоо ингэ хамтдаа л хөгжих хэрэгтэй л гэж би хардаг. Одоо чинь өөрийгөө олох тухай, зөв байх тухай ярьлаа. 9 шидийн нөхцөл тулгаад л стандарт тулгаад байна гэж боддог. Гэтэ тэр үгүй. Өөртөөгөө ярьж байж, өөрийгөө таних гэж хичээж байгаа бол тэгээ тэрнийхээ эерэг үр дүнгуудыг мэдрээл тэ. Өөрөө аз жаргалыг бүтээж бий болгоод байна шүү дээ. Яг зөв. Тэгэхээр чи амьдрал нэг хоёр дүр байгаад байгаа байхгүй дээ. Туслах дүрт бол ямар ч хариуцлага байхгүй. Дандаа л бусдын мөр байдаг. Хоцорсон ч төвжрэл. Тэр намайг ойлгоогүй. Энэ бол яг нөхцөл байдлын хохирогч. Ийм хүмүүс их ихтэй хүсэл мөрөөдөлтэй байдаг боловч зоригтой байдаг боловч яагаад энэ хүсэл мөрөөдөл зорилгыг биелүүлэх ёстой вэ гэдгийг асуултанд хариулаагүйгээр олонхийг даах явах магадлал маш өндөр байдаг. Тийм учраас энэ хүмүүсийн болыг би туслах дүр гэж хэлээд байна. Гол дүр бол төвчих шалтгаантай, өөрчлөх шалтгаантай, зүтгэх шалтгаантай. Нэг өөр хэлэх юм бол одоо өөрөө чи хэлдгээр нөгөө яах ёстой вэ гэдгээ ойлгосон гэсэн. Нэг өөр хэлэх юм бол би хэн бэ гэдгээ мэдсэн гэсэн. Тэгээд яг энэ нэвтрүүлгийг хийгээд байгаа шалтгаан нь хүмүүс бүгдээрээ гол дүр байгаасаа. Гол дүр байгаад ирэх юм бол тэгээд асуудал багсан л та тий. Гол дүр гэхдээ амархан биш л дээ. Миний зүв байвал энэ амархан. Би өөрийгөө мэднэ. Би зүв байсан гэдгээ ч мэднэ. Миний зүв гэдгээ ч би ойлгоомжловч. Харин миний буруу биш байхад би уушлах хэрэгтэй бол уушлах ёстой хүн би гэдэгт би итгэх хэрэгтэй. Эвнийг өөрлөх юм бол миний буруу биш л дээ. Тэр хүний буруу. Гэхдээ яагаад би уушлах байх ёстой вэ? Яагаад тэгвэл би чинь гол дүр шүү дээ. Тийм үстэй. Тийм учраас гол дүр байна гэдэг бол зөвч байсан, бурууч байсан бүх нөхцөл байдлуудад зөв хариу үйлдэл үзүүлэх чадвартай. Энэ бүхний үр дүн надаас шалтгаална гэдгийг л. Тийм. Энэ бол зөвхөн итгэлийн тухай ярьж байгаа. Энэ бол хараахан бодит байдал болоогүй. Гэхдээ энийг итгүүл би хэлье. Хувь тавилангаа 50% биелүүлсэнтэй адилхан тооцъё. Үлдсэнийг одоо зөв хийх. Зарим итгэж чадахгүй байсаар бид нар бараг 30 жил, 40 жил ч зовх магадлалтай. Олж авсан мэдлгүүдээсээ өөртөө хэрэгтэйг сонгож аваад тэгээд тэрийгэ хэрэгжүүлээд ингэж байгаа хүн бол одоо яг хүн болох замаараа явж байгаа хүн гэж би боддتي. Сайхан төрчгсөн байвал те, сайхан нүдтэй, сайхан бие хаатай, царайлаг төрчгсөн байвал тэгээд авиас чадaltaй антер байх юм бол өөрөө л аяндаа тгий гараад ирсэн юм шиг. Тэр чинь хамгийн наацх нь эцэг их тгий төрүүлсэн байгаа шүү дээ. Эднэрт маань нэг ийм байсан болохоор надад хэлтэрхий нэржтэй ёстой нэг ялал хадаа гэж боддог ч юм уу. Өөртөө их эрдэхэр буруу тийш явдаг гэж байна. Тэгэхээр тэр хүмүүс чинь их буйны үрээр тэгж амьдарч штэ. Одоо урд нь их тэр гигантэн хүмүүсийг их талархаж ийсэн, тэдний зүгийг ингэж биширч харж ийсэн, тэ айгу зөв явдалтай ариун байсан хүмүүс. Тэр буйныхаа үрээр айгу тийм сайхан аав ээжийн, царайлаг аав ээжийн үр хөвгт болж төрж байгаа. Аав ээж нь гидсэнд найхт нь одоо юу гэдгийг хэрүүл уруул багтай, сайхан царайтай, эрүүл саруул байх, одоо бүх нөхцөл байдлыг бүрдүүлсэн ч юм уу тэр байгаа шүү дээ, тий. Бүх зүйл хамааралтай гэдгийг маш сайн ойлгож явах нь их зөв юм шиг санагддаг. Түүнээс үүш одоо эрдэж бартах бол бас тийм ч оновчтой биш юм шиг санагддаг. Бидний өгөгдөл бол тий ээж аваас улбаатай. Ер нь бол би мундагдаа сайхандаа юм болоогүй гэдгийг л байнга ойлгож ээж аваагаа хайрлж хүндэтгэж явах хэрэгтэй. Хүмүүс зарим сонсвол инээдтэй ээж магадгүй шоолч магадгүй би ер нь гэхдээ өвгд эцээсээ маш их гуйлттай тэдний өмнө гимшилтэй байж тий намайг илүү сайн байлгаж өгөөч гэж ер нь байнга гуйдаг. Хүн ер нь ухаантай юм шиг мөртлөөсөл
алтар нэр, эд баялаг ямар нэгэн зүйл маш ихээр ирэхэд хазаах магадлал маш өндөртэй байдаг. Тийм болохоор ухаарал гэдэг зүйлийг маш их өгж байгаа ч гэж гуйдаг. Тэгэхээр ухаантай байгаад энэ буйнаа аривжуулах ч юм уу, энэ наснда нэг идлээд барчихгүй нэг буйны сава хүүдийг нь эргүүлчихгүй байхаа бас боддог байлгүй дээ. Бидний өгөгдөл бол ерөөсөө маш их хуваар тэр хүмүүстэй л хамааралтай байдаг. Тийм болохоор байнга талархах хэрэгтэй, бусадтай хүнлэг, инэрэнгүү харилцаагаар харилцаж байх хэрэгтэй гэж би боддог. Манай айгуу тийм аж ахуйч хүн. Амьдрал хавгаа ерөөсөө эмхтэн хүн шиг тийм цэвэр цэмцгэр авч явдаг. Бүх зүйлийг маш сайн зохицуулдаг. Тэгээ тийм хувийн менежмент сайтай хүн байсан. Тэр болгон надад маш их нөлөөлсөн. Гэр бүлдээ гаргах цаг, хүүхдүүдэд хайрлах тэр ингээд хайр айгүй агуу. Би бол аавынхаа заягдмал өгөгдлөөс нь тий ерөөсөө 5%-ийг л авсан гэж өөрийгөө боддог. Сайн өв дараагийн үедээ шилжүүлэх юм бол энийг би үе дамжсан ерөөл гэж хэлнэ. Өөрийгөө ухамсарлаагүй, тодорхойлоогүй, тийм хангалтгүй амьдралын зуршил итгэл үншил намайг бүтээгээд би трийгээ ч мэдэхгүй цаашаа өөр хүүхдэд дамжуулах юм бол би өөр хүүхдэдтэй үе дамжсан дамжуулж. Шашинд бол хэлээд байгаа шүү дээ. Эд бие хэл сэтгэл гурваар үйлдэх нүглийг твч гэдэг. Тэг чи бид нар ингээд хүүхдэд ингээд баагаас нь заагаад өгчөж байгаа байхгүй юу? Хорлоо хийчихэж байгаа. Өвөг дээдс эцэг эхийнхээ ажил буйныг хүндлэн дээдлэх нь хүмүүний ариун дээд хүмүүжилмэн. Будда. Монголчууд орлого тааруутай байна нэтрийг л ярьдаг штеп. Энэ орлогоор би нэг сараа яаж хүргэх юм бэ гэдэг нэг багцаа хүнд өрнөл байх ёстой штеп. Байлгүй яах вэ? Тэр чинь төлөвлөгөө гэдэг. Тий. Тэрийгэ мартчихсан. Юу ч бодлогоогоор ингээд дуусгачдаг ч юм. Энэ маргааш нь өөрт нь аягүй төвөг авчирдаг, учруулдаг. Иргэн тойрныханд нь бас төв учруулдаг нэг ийм байгаад байгаа. Хүний оюун ухаан нөгөө хязгааргүй гэдэг нь өнөө маргааш байтугай бүхэл бүтэн амьдралыг хэдэн зуун жилийн тэр цааталт нь харж чадна шүү дээ. Ямар хүнийг мөнгөтэй өнгөх вэ? Их цалин авдаг хүнийг мөнгөтэй өнгөх үү? Үгүй ээ. Амьдралын чанар нь тогтвортой. Тэрийг авч явж чадчихав. Нөгөөлөхөр нөгөөтгөө менеж хийж мөнгөийг зөв захин зарцуулж чадж байгаа хүнийг хослуулж чадж байгаа хүнийг би баян гэж хэлж чадна. Тогтвортой байдал бол зан үйл, итгэл үнэмшил, хувийн сахилгатай холбоотой. Тийм биз? Даруу байх гэдэг ойлголт бас их чухал байна тий. Эртний бяцлаглалын ингээд номыг ингээд үзэж байхад хизээч ингээд багш нь бол би энийг чамд хэлж гэн, багшийн хувьд хэлж гэн, чи сурсан чинь дээр чи шав шүү гэсэн тийм ерөөсөө хандлага эхнээсээ ахуулаад хичнээн зузаан ном бахад дуустлаа байдаггүй. Хоёулаа хамт хөгжээ, хоёулаа хамт худлаа хэлэхгүй бай, хоёулаа хамт тэгцгаая гэдэг ингээд багш тэрийг аль хэдийн эзэмшсэн байж таарна шүү. Яг өөрөөрөө маш олон зүйлийг бүтээсэн хүн цаанаа л нэг ухаантай байдаг юм аа. Амьдралын олон нуглаа, олон зүйлсийг ингээд дамжаад ирсэн болохоор нэг л тийм ухаалаг, нэг л тийм хүнлэг байгаал их зүйлийг бас одоо үзэж харах тусмаа ингээд илүү л даруй, илүү л энгийн болцсон байгаа юм шиг санагддаг. Таны багш танд гуйлал өөрийгөө алт гэж хашгирандаа гэж хэлсэн. Тий. Гэж хэлсэн. Алтуул хизээч алт гэж өөрийгөө хашгирдаггүй гэсэн. Нотлох шаардлага. Тий, алт юм чинь. Тэгээ хоосон торхон дотор хийсэн 2-3 хон чулуу учиргүй их чимээ өгдөг гэдэг. Яг л утга нэг болоод явчихдээ. Тэгээ бас нөгөө хоосон сав дуу ихтэй. Дуу ихтэй тий. Гөөмө олж хэлэх юм аа. Тий. Би ч гэсэн ийм сорилтонд ордог. Багшаа гээл тэнгуч одоо хүн юм болохоор бидэрт тийм мэдрэмж төрнө. Яг тэгэхээр магтаалч амар хүчтэй байхгүй. Бардан болох гэдэг бол бас нэг гинт бардан болчихгүй шүү дээ. Инхийн цагийн өдөр тутмын жижиг бэлтгэлүүд, тунгаан бодолтууд, дөвлөлтүүд байхгүй явсаар байгаад магтагцаар сүултээ яах вэ? Багш нь хэлээ гэж явчуулаад аяг бол явчихна. Нэг юм үг гэдэг шүү дээ. Бүдэрч унахын өмнө бардам сан гэдэг. Тэр хүн сонсгоо болсон л гэсэн үг. Өөр дөр нэг дөвлөлтөж үзээсэй. Мэддээд байгаа юм шиг мөртлөө ингээд нэг олоод сонсцсон, уншицсан ингээд одоо амьдралын алган дээр юм шиг ингээд өрнөөлөн тэгэл мэдж байгаа юм шиг санагдаад би энийг мэднэ гэдэг нэг тийм танил санагдаад байдаг мөртлөө хэрэгжүүлдэггүй. За надад асуудал байгаад байна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь өөрөө цаашаа явах зам бас юм байна. Харин тий дээ. Ялангуяа буруу зүйл дээр бол Гэхдээ үнэн гэдэг зүйл өөрөө нүцгэн байхгүй юу? Нүцгэн зүйлнээс хүн ингээд айдаг. Худал гэдэг зүйл чи өөрөө маш гоё юмсаг байхгүй юу? Зайлм их ихтэй өөрийг ингээ гойчдаг. Тийм болохоор тийм зүйлд хүн ингээ татагддаг. Би бол бод тийм. Үнэн гэдэг зүйл бол тэнгэр
Худал гэдэг зүйл бол газар. Энэ хоёрын хооронд зай маш их. Гэхдээ эцсийн эцэст үнэн үргэлж ялдаг. Яа тэгвэл тэнгэрийн өмнөөс шалтгаад газрын өнгө хувирдаг байхгүй юу? Үнэн бол хизээд худлыг ялдаг учраас худал дандаа л айж явдаг штэ тий. Тэгэхээр хүн үнэн байх хэрэгтэй. Өөрийн тэр буруу байгаа зүйлтэйгээ эвлэрэх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. А түүний дараа тэрийг өөрчлөхийн тулд, засахын тулд, залруулахын тулд юу хийж болох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Тэрнээс хизээд зогтож болохгүй. Үнэхээр тэрийг хүлээн зөвшөөрөх нь маш чухал байдаг. Муу юм хийвэл муу үр дүн гарнаа гэдгийг бид нар мэдсээр байгаа мөртлөө яг тухайн моментод акшнд бид нар сонголт хийх болохоор үүлийн үрийн хуулийг биш дургслэл дагаад байгаа үстэй тий. Шунал хүслэл дагаад байгаа үстэй тий. Тэрийг одоо зөвхөн мэдснээр биш байна. Яг тэр яс махандаа хүртэл ойлгоно гэдэг бол тэр бол зөвхөн мэдлэг биш. Хүн тамхи татах гэдэг хортой гэдэг мэдчихэж байгаа тийм. Уушигч нь муудан тэгэн ингэн бах мэдээлэл байгаа шүү дээ. Оюун ухаан хэрвээ хүчтэй л байсан бол тийм үгээл дорол тамхиа татхаа болох хэрэгтэй шүү дээ. Тэгээд ухаарал бол маш хүчтэй. Энэ бидний яриад байгаа чинь consciousness буюу ухаарал гэдэг том юмны тухай яриад байгаа. Цаг хугацаа бол ухаан сууж улам боловсронгуй болохын тулд бидэнд өгсөн үнэт бэлэг ажээ. Томас Манн. Өргөс тэмх тарчгаад улаан лал хүлээх хэрэггүй гэдэг ингээд нэг үг байна л та. Өнөөдөр миний амсаж идэлж байгаа бүхэн хизээ нэгэн цагт миний хийсэн зүйл юм байна гэдгийг л би ойлгосон байхгүй. Миний амсаж идэлж байгаа бүх юм миний хийсэн юм учраас тэр намайг тэгээд энэ намайг ингэчлээ гэж ярихгүй байхыг хичээдэг. За одоо өнөөдөр жишээлбэл манай хүүхэд намайг ингээд гомдоох юм гарна штэ. Би урд нь хизээ нэгэн цагт хин нэг хүнд яг энийг ингээд амсуулж ээжтэй энийг амсуулж л байсан байна. Тэрээс хүн огт хийгээгүй юм хизээж амсдаггүй. Би өөрийнхөө бодсон бодлын хариуцлагыг хүлээдэг. Би өөрийнхөө хийсэн ажлын үр дүнгийн эдэлдэг гэдгийг бол яс ойлгох гэж байна. Тэрнээс өөр ямар нэгэн зарчим байхгүй. Амьдралын үнэн чанар нь тийм болохоор тэргээр л ойлгосон дээр л дээ. За энэ хийж байгаагаа л би амсан штэ эргүүлээд дотроосоо ингэж боддог болж ээж хүн өстой нэг жинхэнэ хүн болдог юм шиг байна л та. Өөртөө ч гэсэн яг үнэн байгаад тий өрөөлтч үнэн байгаад ирэх юм бол амьдрал ер нь бол тийм санаа зовх зүйлгүй. Би ер нь л юм чинь гэдэг тийм бодол итгэл үнэмшил гүнзгий суугаад ирчихээр хүн ер нь хүчтэй гэж хэлэх юм уу та тий болч тийм аа. Өөрийгөө уучлж байх хэвээр юу? Гимшээл нэг харамсал төрөөл нэг эргэж дурсахаар нэг жаахан тийм таатай биш энэ төр санагддаг юм дээрээ за яав дээ би мэддэггүй байсан штэ одоо би дахиад тэхгүй хичээн тэгж болохгүй юм байлээ гэд ямар нэгэн тийм тайвшрал өөрийгөө чөлөөлөх юм хэрэгтэй болов. Тэгээ урдныхаа алдаануудыг хүлээн зөвшөөрсөн. Тэр алдаанууд мэдээч хэрэг сөрөг үр дүн авчирсан үгүй бол авчирсан штэ. Гэхдээ тэд нар өөр зам руу намайг оруулсан ч юм уу өөр арга хэрэглэхэд намайг хүргэсэн. Би бас өөрийгөө төгс биш үргэлж би заавал өндөрт байх албагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэр нэг улаарсан ч юм уу эсвэл тийм нэг төгшүүртэй эсвэл ингээл нэг юм адгүй тийм зүйлс арай бага болсон. Үгүй мэдхгүй байсан шүү дээ. Яг үнэндээ надад хэн ч арга зам зааж өгөөгүй шүү дээ. гэж бодоол тэрнийхээ төлөө хийсэн алхам тэр ингээд нэг их сайхан хөнгөрөл мэдрэгдэх шиг санагдсан надад. Амраа би чамайг өөчлөж байна. Тэгэл би айгүй хөнгөрчихгүй бас тийм биш байгаад байгаа байхгүй. Мэдээж наач нэг үйл явц явж байгаа шүү дээ тий. Бид нар алдаа хийлээ шүү дээ тий. Тэр алдаанд хандж байгаа нэг хідэн зүйлс байна л да. Одоо хамгийн түрүүнд гмийн мэдрэмж. Бид нар ихэнх маань тэр гмийн мэдрэмжээсээ болоод өөрснийгөө дотроос нь ингээд химлээл яллаа л тий. Одоо нэгсэндээ тамираа барж идэг. Гэтэл тэр хүч одоо тэр алдааг засахад ч юм уу зориулагдчихсэн бол хамаагүй илүү үр дүнтэй байх гэдэг байхгүй. Өөрийгөө уучлаагүй, өрөөлийг уучлаагүй тохиолдолд төвжээнд орчдөг. Зүрх сэтгэлээс хайр ялгарддаг. Хүнд халамж түгэж чаддгүй тийм болчдөг. Тэгэхээр тэр хүн ерөөсөө ирээдүйг өгч харж чадахгүй, илүү хийх сэтгэж чадахгүй тийм блокнд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр ирээдүйн сайн сайхны төлөө өөрсдөө чөлөөлөх хэрэгтэй. Тэр блок төвжэнээс өөрөө өөрсдөө гаргаж, өөрсдөө уучлж, өрөөлөгч бас уучлах хэрэгтэй. Тэгээ дотоод сэтгэлдээ ингээд маш гоё тайвширлыг өгөх юм бол хүн асар их тийм сэтгэл дотроо тий энергийн одоо эрх чөлөөнд хүрдэг юм л дээ. Тэгж чадсан хүн яах вэ? Хайраар бэлхэн, амьдрал нь илүү сайхан байна. Гмийн мэдрэмжийн нэг зүйл нь гэвэл ингээд гимтнийг дандаа хайх гэдэг байхгүй юу? Би буруутай, би яах гэж тэгвдэ гэж бодсон мөртлөө
Тэгтэл тэгэхэд тэр тэгсэн штэ. Тэрнээс бас болсон штэ. Хэрвээ тэр тгээгүй бол би тэхгүй байсан штэ ч юм уу ингээд нэг гаднаас буруутныг хайх гэдэг. Хүн хизээж төгс байдаггүй. Хүн үргэлж алдаа хийж яадаг. Тэр алдаанд хандж байгаа хандлага яг бидний амьдрал байгаад байгаа байхгүй юу? Хүний гэрлэн бүрхүүлийг судалдаг юм мундаг ихтэйгээ танилцаад анхаа олж мэдээд өөртөө байсан тэр төвчөө болгоныг би тайлсан. Одоо надад нэг ширээш тийм төвчөө байхгүй. Хэрвээ үүсэх тохиолдолд би тэрийг бүр тэр доор нь тайлахын тулд арга хэмжээг маш хурдтай авдаг. Блоклох юм бол миний гэр бүл хайраар тутна, миний хүүхдүүд хайраар тутна. Би өөрөө маш их шаналх учраас Буруу юм хийсэн хүн чинь яаж тайвширд үхээр төлжиж эсвэл бол уучлаараа гэж хэлжиж Уучлуулах зүйл хийсэн л бол тэр нь төлөөс байгаа гэсэн л. тий үйлдэл хийх хариуцлага заавал байдаг. Тэр нөгөө хийсэн үйлдэл нь буцаага тэр хүнд нөгөө өөрийгөө уучлах шалтгаан болдог болохоос биш би чамайг уучлаалаа гэж хэлснээрээ бид нараас тайвширахгүй байна. Тий би чамайг гомдоос уучлаарай. Тэнгүү чи намайг уучлахгүй байнгут бид нар буруу ойлгодог. Тэгэл уучлахгүй гэж болох юм шин. Уучлалт гуйснараа би өөрийгөө уучлах шалтгаан хэлж үүсэж байгаа байхгүй да. Би бас нэг юм дээрээс уншчихлээсэн. Амьдрал бол тэр чигээрээ намжлал гэд. Намжлал гэд байгаа зүйл бол би үнэхээр буруу юм хийсэн. Энэ буруугаас бол ийм одоо муу юм гарлаа. Би одоо тэрийг өвтгсөн байна, өөрийгөө өвтгсөн байна ч юм уу тий. Одоо тэрийг хүлийн зөвшөөрөөд тий. Тэгээд дахиж би энийг хийхгүй байх ёстой гэдэг тэр нэг ухаарл биднэрт хэрэгтэй юм шиг байна л да. Жинхэнэ намжлал бол ахиж тэр хүн тэр гимиг давтахгүй байх л та. Нөгөө буддийн сургаал номлолт байдгаар ингээ харах юм бол буян гэдэг юмыг эрхэмлэх ч юм уу тий. Ерөнхийдөө үнэн мөртлөө хүнийг хүмүүжүүлсэн л зам байдгаа. Би яагаад бурхны сургаалыг ингэж үздэггүй аль болохоор мөрдөхийг хичээдэг вэ гэхээр намайг зовлонгүй байхад л тусалдаг. Зовхыг хүсэхгүй байна уу? За тэгвэл ийм хийхээ болж байгаа гэдгийг л одоо хэлж байгаа болохоор зэрэг тэр сургаалыг дагаж чадчих байгаа бол үнэхээр миний зовлон багасж байгаа юм шиг надад санагддаг. За боли эн чинь болохгүй шүү дээ. Эн чинь хин нэгийг өвтгөх нь ер нь алстаа буруу. Үр дүн нь эргээд надад намайг өөрийн минь өвтгөж магтгүй гэж бодоод болиод ийн гэдэг чинь л тэр чин буян. Сурагч бэлэн болсон үед багш өөрөө гараад ирдэг гинэ. За тэр бол ёстой үнэн. Үнэхээр яг бэлэн болсон цагт багштайгаа учирдаг. Би одоо жишээлбэл үнэхээр өөрөө сайн, үнэнч, ариун явдалтай болвол би тэр бусдын сайн хүмүүсийн гигантнүүдийн ажлыг авах дэгээтэй байна гэсэн үг шүү дээ. Тэрнээс би өөрөө буруу явдалтай, буруу зам мөртэй байвал надад тэр ажил одоо тэр ерөөлөг авах дэгээ байхгүй гэсэн үг шүү дээ. миний эрэл хайвал миний сэтгэл зүйн бэлэн байдал тэр бүх зүйлийг дуудана. Тэгэхээр яг өөрөөс л эхлэлтэй байгаа байхгүй юу? Бүхий л зүйлс маань. Бид нар айгу богинохон насалт юм байна. Одоо 2 дахь үедээ орчвол тий одоо 35-аас хойш насны хандж хэлж шүү би. За маргааш бол. Яа би юу тэр цагаа өрөх хот би одоо цагаа өрөх оо тий. За одоо тэр хийг байхад би хийх үү. За хотлаа. За маргааш. Гэтэл одоо найзуудаа бодож үзье л да. 35-аас хойш нас гэдэг бол шийдвэл тоглолт. Тэгэхээр одоо л яг миний өөрчлөлт гэсэн цаг авахгүй да. Хүн гэдэг амтнд бүх өгөгдөл, бүх боломж байхад бид нар яагаад тэрийг дутуу ашиглаад байгаа юм бэ? Суралцаж болохоор ол суралцъя тий. Тууштай байх хэрэгтэй. Тэгээд эерэг байх хэрэгтэй. Ер нь өөрийгөө сайхан гар утсаар бол бүтэн цэнэгтэй нь болгож авч байгаа л амьдрсан дээр те. Бүтэн цэнэгтэйгээ байгаа үедээ та дандаа зөв юм хийдэй. Зөв юм хүлээж авна. Зөв хариулт үзүүлнэ. Тэгэхээр та зөв хүн. Одоо хүний хувьд бол сайн хүн, хөгжлийн хувьд бол зөв явж байгаа л гэсэн үг. Алдаагаа засч залруулахгүй байх нь л сорын ганц алдаа юм. Күнз